Сонор милах цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчийг дээдж буй танд баярлалаа. Зохиолч Дарсүрэн онцгой эрх 76 дугаар хэсэг. Хурандагийн тушаалыг хүлээж авсан хоёр нисгэгч эх зурдаасан гарч ирсэн сөнөөгч онгоц руу хоёр зэрэг халз дайрлаа. Гэтэл Оросын нисгэгчид эгц доошин уналт хийсэн болохоор камиказечууд Оросын онгоцыг мөргөж чадсангүй. Харин өөрснөө зөрөө дөнгөртөл тэдний хажуугаар Оросын хоёр онгоц сүүл таран хөөж дайрахтан 300 метрээс пулеметын галаар шүршиж гарлаа. Японы нэг онгоц тэр чигээрэн хурдаа нэмэн зайлж гарсан боловч нөгөө нь хар утаан сүүл татуулсаар доошилж эгшний төдийд газар унтал бүүн гал утаа хоёр тэнгэр өөд турглаа. Ингэж үргэлжсэн нисгэгчийг Котома гэх агаад нөгөө зайлж одсон нисгэгчийг Исизава гэдэг ажээ. Исизава Оросын онгоцны ард гарангууд алсуур эргээд Байлдааны хэсэг рүү дайрлаа. Агаарт мөргөлдсөн онгоцноос бөөн гал утаа сазарсаар газар руу унах агаад энэ тэндгүй гал утарсан агаарт онгоцны пулеметын сум хэржээ. Японы онгоц Оросуудын онгоцуудтай өндөр булаалдан эгц дээшин хөөрөхөд Оросууд доороос нь элдэн дайрахтан пулеметоор зогсоо зайгүй шүршиж байлаа. Исизава эгц өөдөөсөн гарч ирсэн Оросын дайрагч онгоц руу пулеметоор галалтал Оросын онгоц хар утаа савсуулсаар эгц өөдөн хөөрөхөд Исизава зүүн талынхаа онгоц руу дайрахын тулд өндөр авч дээшин хөөрөгдөн иш энэ Оросыг эртхэн газар бууж амиа аврахыг бодлогүй эгц дээшүн зүтгэдэг нь мөн хачна гэж бодоод Оросын онгоц руу дайрахыг завдлаа. Исизава агаарт хөөрсөн хийм бөмбөлгийг эгц дээрээс нь дайрч буудаж сурсан болохоор энэ аргандаа туршлагажжээ. Ер нь Японы нисгэгчид өндрөөс эгц доошин дайрах явцдаа гал нээж сурсан болохоор дүндэн гарсан юм. Исизава өндрөн аваад доошоон дайрах гэтэл түүний дээрээс утаас авсуулсан төрөүний онгоц маш хурдтай унаж байгаа харагдав. Чухам энхэн эгшинд Орос нисгэгч унаж ива онгоцороо 2-3 эргэтэл хүчтэй салхинд зохигдсон гал унтарч цайвар утаа онгоцноос суунгалахыг хараад Исизава гайхлаа. Нислэгийн ийм уран чадвар эзэмшнэ гэдэг хосгүй юм шиг санагдсан Исизава энэ чинь устаагүй юм аа гэж өөртөө хэлээд жолоогоон чангатгатал өөдөөс нь Оросын нэг онгоц гарч ирлээ. Исизава мултар харахгүйгээ мэдээд хати мана минь гэж үглээд тэр чигээрэн өнөн онгоцыг халз мөргөлөө. Шингэж мөргөлдсөн хоёр онгоц агаарт бутарч бензиний савн зад үсэрсэн болохоор онгоцонд авалдсан галын дүл агаарт цацагдсан бензинд авалдсан бөөн гал агаарыг бүрхэн галтал руу эвхрэн мөшөрлөж байгаа юм шиг хуйларсан галанд тэдний ойр явсан Японы хоёр онгоц өртөж бөөн гал газар руу унлаа. Агаарын тулалдаан эхлээд хорой дөмөч болоход тэнгэр тэр аяаран улайдж онгоцны дотор талд халуу дүүгэн дулааны заалт 45 градусын зураасан дээр тогтож ядан жижирхийлж байгааг харсан Тогава амьсгаа давхцаад бүтэж өгөх нү гэж бодтол агаарт мөргөлдсөн хоёрын улаан галын дүл мушгирн дүрлцхийг хараад ингээд л амиан алддаг байж гэж бодоод газар руу харахтаа хаана унахвол гэдэг бодол сэтгэлд нь харвсанд Тогава нүдэн ханих гэтэл нулимс цэйлгэнэд явчихлаа. Агаарын тулдааны явцыг ажиглан хоёр онгоцоор хамгаалуулсан Коворо хэрэг бишдэж байгааг мэдэнгүүт жанжин сүмийн зүг жолоо заллаа. Энэ дулаанд Коворо нэг зүйлийг ухаандан тогтоож авлаа. Оросын нисгэгчид уран жолоодлогоор туршлагдсан төдийгүй хувийн нислэг хийдгүй болохоор бие биенээ хамгаалсан эгнэрүү камиказенер дайрахаас халширчээ. Камиказенер Оросын онгоцыг эгцмөрөхөөс өмнө хажуугийн онгоцны дайралтанд өөрсдөө ямар ч амжилтгүй сүйрч байлаа. Мөн зарим нь урдаасан дайрсан Японы нисгэгчдэд зай тавин эгнээг нь залмагц, хажуугийн онгоц нь камиказе руу гал нээж устгаж байлаа.
Нисэлгийн ийм сахилга батыг чанад барьж уран жолоодлого эзэмшнэ гэдэг ерийн хэрэг биш бөгөөд дэм нисгчдийн гараас амьд мултарна гэдэг бол ёстой Хатиманы бурхны далдын эд шидийн аврал байж болох юм а гэдэг сэтгэл Ковород төржээ. Хуранда Коворо Жанжин сүмийн ойролцоох хээрийн буудалд буухдаа генерал Гегад хэлэх үгэн бодож амжсан байлаа. Харин Тогова газар 9 минут буусандаа дотроо залбирх авч нэрлэгсэндээ айснан ордоос нуухыг хичээхэн ирэхээр Оросууд ч тун адармаатай гайхлууд юм да. Манайхны тайралтыг тэсэх гэж хичээлээ шүү гэж хэнэггүй хэлгээд Коворогийн сэтгэлд тэглэж байсан дарамт аль хэдийн хөнгөрчээ. Айрмын хэвлэлийн бүрэн эрхийн сурвалжлагч агаарын сүрлийг нүдэрэн үзэж сэтгэлээрээ мэдэрсэн атал түүнийг удирдлагад жинхэнэ бодит байдлаар танилцуулахгүй нь элт байлаа. Тоговасан та байлдааны явц дахь ээдрэтийн асуудлыг тун нарийн ойлгодог жинхэнэ сурвалжлагч хүн байна. Би бидний амьдралын утгыг ойлгодог ийм хүнийг өндөрөөр үнэлдэг. Та бид хоёрын санаа яв цав нийлж байна шүү. Би Гакад байлдааны явцын талаар илтгэе. Та ч гэсэн дуугүй байхгүй үстэй. Ялангуяа өнөөдрийн тулдаанд манайхан дайсны олон онгоцыг сүрүүллээ гэж хэлээд Тоговагаас салав. Тогова Жанжин сүмдэх нисэх отрядын штабт буцаж ирээд Элдвийг бодож дэнсэлсэн сэтгэлийн тайвшруулахыг мэрэж янжуураасaan уугуулж гарлаа. Одоо чинь яах вүлээ? Тайса Коворо Гигад саяын тулдааныг чин үннээр нь илтгэхгүй. Миний хэлсэн үг нь түшиглэн худлаа бурна. Эзэн хааны армийг ялагдж байна гэж ямар ч тэнэг хүн хэлж зүрхлэхгүй. Тэгвэл толгойгүй болно гэсэн үг. Би ч гэсэн аятайхан өгүүлэлвэ чи. Харин юу гэж нэрлэх вэ? Ер нь шатаж байгаа тэнгэргүй. Онгоцны дотор талд тийм их халуун байсан юм чинь агаарт бол бараг 100 градус хүрээ байлгүй дээ. Тогова хашир сууж халуунжлуу тэрч яваа хүн армийн нэр сүрийг урдаан бариад ямар ч хариуцлагаас мултарч чадна. Хэрв үннийг нуугаад мэхэлсэн байна гэж хийнэгэн хүн хэлбэл түүнийг дөнгөхийн тулд улааны үзэл санааг дэмжиж армийн нэр төрлөө дайрч байгаа урвагч гэж зүтгээд өнөөхөө нугсалчихна. Тиймээс Гвантуны армийн нисгүчнийхэнд нислэгийн уран чадвар, туршлага, зориг хатуужил, сэтгхүйн төвчээр маш их дутагдж байгаа төдийгүй онгоцоор маневрлах, байлдаанаас сахилга батаар Оросын нисгчээс маш дутуу байгааг нуун далдлах нь түүний эрхэм зорилго байлаа. Манай хоолны савнууд даанч хоцрогдсон байна. Ялангуяа сэтгэл санаагаар амархан унаж, жирийн тэнцвэргүй мөчийг гарцаагүй мөхөлд учирсан аимшиг болгон ойлгодог сэтгэхгүй хэвшмэлд сан чанартай болжээ. Тиймээс байлдааны сахилга батыг зөрчиж, ховийн нислэг дурааран хийж, ашигтай маневрлах болцоогоо алдаж байгаа юм. Нислэгийн уран чадварыг олон хэлбэрээр эзэмшээгүй залуу нисгчээр нөхөн сэлбэлт хийж. Тэгээд олон жил хэвшсэн хулиг домог болсон өнөө сонгомл арга гэдэг нэрээр халахалсан нислэгийн босоо шулуун чиглэлийг эрхэмлэн байлддаг болохоор нислэгийн чадвар нь хоцрогджээ. Гэтэл Оросуудыг хардаа. Ямар ч чиглэлд байрын өөрчилж хажуу, налуу, хэвтээ, босоо шулуун чиглэлд дуртай үедээ онгоцон 360 градус эргүүлж чаддаг болохоор чөлөө туналт, эгц шумбалт, огцом дайралтыг манай нисгчдийн байлдааны арган эсрэг сайн эзэмшиж чаддаг байна. Гэхдээ над шиг будааны хүн ийм юмн дээр цэцэрхэд хэрэггүй. Амаан жимигээд мэдсэн ч мдээгүй юм шиг дөмбиж явдаг хэрэг. Тогова ингэж Элдвийг эргцүүлэхдээ баян цагааны тэнгэрт болсон байлдааныг сандал сэтгэлийн үгт ямар нэг аимшиг хураад нүдэнд нь агаарт дөрүлдсөн оволж байсан өнөө сүрдэг галын хуйларсан дөл харагдах шиг болсонд зэвүүргэсэндээ тийм юмны дундаас амьд гардаг мөн аз шүү гэж шивнэж суухад Гомоцубарагийн тушаалаар хөдөлсөн хэсэг цуваа Жанжин сүмээс Монголын хэл рүү чиглэсэн байлаа. Дөрвөн машин зэрэг, 2 танкаар хамгаалуулсан 3 суудлын тэрэг Жанжин сүмээс зүүн тийш зурайсан замаар овоо уулын хойгуур гарч хөгийн нуурын дэргэд байгаа анцгай сууринг чиглэв. Тэд тэндээсээ Янхуу нуурын чиглэлээр Монголын хэлийг давж Зэгс нуураас Баян цагаан руу хурдлав. Баян цагаан эндээс шулуун замаараа
30 бэрээжээ. Симото энэ замыг сонгон авч генералын аюулгүй байдлыг хангажээ. 3 жижиг тэрэгний төрүүчийн тэргэнд сууж явсан Айнаусо. Симото, жанжин штаб армийн ажиллагаанд дурамжхан байгаа бол л доо. Гэхдээ ер нь олигтой амжилт гаргахгүй гэдэг яриа их дэлгэрчээ. Зарим дарга нарын илүү дутууг нягтлах нууц шийдвэр Кемпатан төлөөлөгчдөд ирсэн чимээтэй. Гэхэд Симото хэсэг дуугүй явснаа. Жанжин штабын хүний уул шагаахаас өөр юу хийж байлаа да. Че Сафрановыг яаж гоочлдгийг мэдэн шүү дээ. Хато генералын холын нэг залуу жанжин штабын тагнуулын газар байдаг. Хато садангийнхаа залууд дэлсул юм бичиж явуулдаг болохоор дараа нь манай тагнуулын газар янз бүрийн хов живэрдэг. Тэгэд манайхан штабын дэд удирдлагын шийдгэж дуулахаараа хий хайгаад сүнс зайлчдаг болохоор харыг цагаан болгож, цагааныг хар болгож байсан ч дуугүй байдаг шүү дээ. Зарим дарга нар нь дээд газрын нэр барьж бие биенийхэн өөг төнхөхийн тулд ашиглаж давслаад худлаа танилцуулчихна. Тэгээд тэр дарга инг гисэн, энэ дарга тэг гисэн гэд нэрийг нь бариад юу бодсон сансныгаа хийж далимдуулж амждаг. Хүн гүтгсэн ч тэдний дур. Гүтгүүлсэн хүн өнөө чиглэл өгсөн гэдэг дарагтаа нь уулзаад асуух биш те. Очоод уулзаж гисэн нөгөөдөл нь туслагтай яриад тийм хүн ирвэл битгий уулзуулаарай гэж загчхна. Намайг дойхараагийн штабт байхад бас Сафрановын туршуулыг шалга ингэдэг гэд байдаг байсан. Хэн ингэж бодлуулж байгааг би мэддэг боловч өнөө тэг инг гэсэн дарагтай нь уулзаад тийм өдөрдмж чиг өгсөн үү гэж асуулт тань биш те. Гэтэл Сафрановын туршуулууд шиг хэрэгтэй хүмүүсийг Оросын нутагт бэлтгэж явуулдаг ажлыг түн шиг зохион байгуулдаг хүн хэн байна да? Гэтэл Хатогийн хамаатан тэр генерал тэг гисэн, энэ дарга инг гисэн гэдэл бидэнд тушаал дамжуулаад сууж байдаг. Гэтэл үнэхээр тэр генерал дарга нар тийм тушаал өгсөн эсхийг бид мэдэхгүй штэ. Гэж учирлан тайлбарлав. Симото, чи халахгүй амжилт олж чадна гэж бодож байна уу? Баян цагаанд Оросын алдартай дарга нарын нэг Жоко гэдэг хүн ирчгээд байгаа юм байна. Жоко бол маш хянуур, алсын бодолтой, хашир төдийгүй юмны нарийн учрыг сайн мэддэг хүн. Тиймээс 1937 онд манай жанжин штабаас Оросын зэргийн дарга нар нам төрийн удирдлагын бүрэлдэхүүнийг задлан сарниулах талаар явуулсан гүтгэлэгт өртөөгүй хүн. Манайхны бол усруулсан гүтгэлгийн нөлөөгөөр Улаан Орост баггүй будлаан дэгдсэн гэдэг. Тэгэхэд Жоков Белорусын нэг морин корпусын дарга байсан. Тэр цэргийн дарга нарыг хэлс хэрэгт зүй бусаар холбогдуулж байна гэж Ситаринд захаа бичсэн гэдэг юм. Тэгээд Жоковын зөв болж шавтарсан гэнэ. Ийм яггүй хүн Оросын цэргийг удирдах байгаа болохоор чиний хэлдгээр манайхан амжилтанд хүрэхгүй байж мэдэх юм. Хэрвээ Комоцубарасан баян цагааныг эзэлсэн ажиллагаагаа цааш нь үргэлжлүүлж чадахгүй бол эцсийн гордлог таслах шинэ ажиллагааг бэлдэх нь гарцаагүй. Тэр бүтлгүй болох юм бол одоогийн удирдлагын ихэнх нь өөртөө Сеппоку үлдэхгүй бол цэвэр нэртэй үлдэхгүй. Миний хувьд гэвэл цагийн байдлыг харж байж л болно. Симото, уржингийн ажиллагаа тийм сүртэй болсон юм уу? Тэр ажиллагаагаар юу болсныг мэдэхгүй л дээ. За тэгээ тийм ажиллагаа боловсруулсан бол ерөнхий сайдын ширээг булаалдаж байсан Хирота Хайси Коноёгорын амнаас юу болсныг дуулах байх. За тэгээд тийм ажиллагаа боловсруулсан бол 10-аад жилдээ нийт мэддэхгүй л дээ. Гэж хэлсэн Симото энэ мөчөөс 2 жилийн дараа буюу 1941 онд Сузуи Масамбоо гэдэг хүн Номонхан Зеккано Бопацо буюу Номон ханы үйл хэргийн эхлэл гэдэг номонд дурдж Чанчунд хэвлүүлнэ гэдгийг яахан мэдэх вүлээ. Та бүхэн Мэнд жаргалын Батмагна Facebook пэйжуудсаар холбогдсон зохиол сонсох хаалттай группт нэгдэж илүү олон зохиол сонсоорой. Айнаусо Кавантуны армийн штабын Монголын асуудлыг эрхэлдэг тусгай газрын ажилтан төдийгүй өвөр Монголд явуулж байгаа тагнуулын ажиллагааг удирддаг хэлтэст ажиллах болсноос хойш гадаад Монголын асуудалтай дам холбогдох болжээ. Айнаусо 6 сарын сүүлчээр Уэдагийн тушаалын дагуу
халахгүй явуулах Комоцубарагийн ажиллагаанд штабаас тавих тусгай хянах хэсэгт оролцох болсон юм. Тэгээд хэд хоногийн өмнө эхлүүлсэн ажиллагааг ажиглах комиссийн бүрэлдэхүүнд багтжээ. Жанжин сүм дээр ирсэн штабын комиссийнхан Комоцубарагаас сайхан мэдээ дуулаад газар дээр нь очиж үзэхээр жанжин сүмээс гарсан энэ билээ. Симото аяна улсуудаа ярилцж явахдаа хэд нарыг халах голоор гаргана гэдэг хэцүү дээ. Өнөө өглөө хийсэн манайхны довтлогоо амжилтанд хүрсэн бол эднийг халах голын цаана гаргаж болно. Тэгтэн таг нуур шал толгойн чиглэлээр тохойн зүүн талаар гол гаргасан дээр. Хэрв Оонын хав газраар баян цагааны эгц урдаас гаргачих юм бол хожим ухрах хэрэг гарвал Оонын манхан гай болж мэднэ гэж бодно. Симото халах голын ажиллагааг алс дорнд руу чиглүүлсэн дой хараагийн армийн ажиллагаатай зэрэгцүүлсэн бол илүү найдвартай байсан биш үү гэж аяна усууг асуухад Симото хэсэг бодсноо санаалдав. 7 хоногийн өмнө ойдов аяна улсуутай уулзахдаа төвийн даалгаврыг дамжуулсан байлаа. Төв Кавантуны армийн цаашдын ажиллагаанаас намар өвлийн улиралд тавьж байгаа төлөвлөгөөт зорилтыг сонирхсон. Тиймээс Комоцубарагийн сэтгэлийн ичнэний бодол санааг Симотогийн амнаас сонсож штабын ажиллагаатай уялдуулж тоомлох ашигтай байлаа. Аяна усуусан би чам шиг ингэж бодож байсан. Харин Комоцубара өөрийнхөө төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу хөдөлж азаа үзэх гээд байгаа юм. Тэгээд ч армийн удирдлага энэ саналыг нь дэмжиж байгаа. Хэрвээ баян цагааныг аваад цаашгаа ажилдаан төлөвлөгөөний дагуу орох юм бол юуны өмнө хан ширээс нааш нь төмөр зам тавиулж ард талын Батбаацтай болоод цаашаа Монголын гүн рүү давших бодолтой байгаа. Тиймээс энэ намар Тозиягийн ажиллагааг шуурхайлна. Гэтэл баян цагаан гээд ямар нэгэн бодсон бололтой өөр зүйлээр дөвүүлж өнгөрлөө. Кавантуны армийн төлөөлөгчдийг халах голын гарман дээр ирэхэд Кобаяси өөрийнхөө штабын дарга нартай ирж генералан угтлаа. Суудлын тэрэгнүүд халах гол дээр тавьсан хөвдөг гүүрээр гарч бургасанд барьсан жодгоор төрлөө. Комоцубараг дагалдан яваа хүмүүсийн хамт Хэрийн штабд ороход дивизийн тагнуулын тусгай төлөөлөгч Симототой уулзаж баян цагааны байдлыг сэм танилцуулж амжилаа. Харин Кобаясагийн цагаан царай ягаарч чихэн хүртэл улайгаад шавар тулсан шарын эзэн гэгчээр баян цагааны байдлыг генералдан танилцууллаа. Гака одоогор байдал хүнд болоод байна. Улаан Оросууд бүх хүчээр татаж энд авчираад байгаа. Одоогийн байдлаар бол манай зүүн талд Монголын цэргийн нэг хороо танкын болон хоёртын давталгааныг их буугийн галын дэмжлэгтэй хийж халах гол руу биднийг шахах төлөвтэй байна. Бидний их цөмнөөс мото буудлагын нэг хороо хоёрт бригадын дэмжлэгээр давшиж баруун гар талаас Монголын морд хороо танкын 2 батальон довтолж байна. Эдний гол зорилго бол биднийг халах гол руу хумын шахаж устгах зорилготой юм. Тиймээс баян цагаан дугаа 4 хороог халах голын цаад эргийн дагуу байрлуулж хориглох нь бидэнд ашигтай. Гэж илтгэхэд генералынхаа царай руу эксэлж харалгүй Хэрийн ширээн дээр байгаа газрын зураг руу гөлрөнө. Өглөөний нислэгийн дэмжлэг ямар үр дүн өгсөн бэ? Гэж Комоцубараг ууртаа асуухад Кобаяса арга буюу Оросуудын хонгоц угтан байлдаж илт давам гальсан. Түүнээс болоод манай онгоцнууд оновчтой газрыг бомбогдож чадаагүй гэж арай ядан хэлв. Комоцубара баян цагаанд болсон явдлыг мэдэнгүүт Кобаяси руу хялам хийсэн догшин харцаар цоргим ширтэж байснаа Ясукоро залгуулв. Ясуко, чиний танкууд яасан бэ? Газар нөхлөөд элсэлж шургачаагүй бол нааш нь хурдан хөдлөг. Чиний бүтэлгүй ажиллагаа Оросуудыг өөгшүүлж байна. Танка нааш нь хурдан явуул. Гака, манай танкнууд байлдааны талбай дээр Оросуудтай тулдж байна. Бид хайлаастын манхан Такасай өндөрлөг өнөө шин эзлээд өглөө гэхэд баян цагаанд очсон байна гэж илтгэлээ. Тэгвэл бэлтгэлээс 40 танк гаргаж нааш нь хурдан явуул. Чи өнөө шин наад Оросуудаа устгаад баян цагаанд ирэхгүй бол миний царайг харахгүй гэж мэдээрэй. Гэж загнахад Ясуко эрхэмдээцээ тушаалыг ёсоор биелүүлнэ гэлээ. Баян цагааны байдлыг сайжруулах талаар
Комацубарагийн туслахууд нэлийн санаачлаг гаргасан боловч ямар ч үр дүн өгсөнгүй. Оросууд хүчээ нэгтгэн шинэ хүчээр дахин довтлоо. Оройн гэгээ тасарч алсын бараа танигдах төдий байхад Комацубара дагуулуудынхан хамт галын шугам дээр ирлээ. Комацубара байлдаанд өртсөн танк хуягтын сэг тамдаг өгсөн морд зэргийнхээ хүүрэн дундуур явж байлаа. Улаан Орос довтлогоон төр зогсоосон болохоор хаяа тэртээ их бууны лүм хийх чимээг сонсогдож, пулеметын богино ээлж тачигнах хаяа сонсогдох нь дөрвөн шөнө өдрийн турш байлдсан хоёр талын цэрэг нэлээд сольжсныг гэрчлэх мэт. Комацубара цэргүүдийнхэн бүрсгэр урамгүй царай, гутарч гуньсан байдал, байлдаанд залхан халширсан шинж, их бууны сум бөмбөглөлтөнд маанагтан гөлийсэн төрхийг хараад баян цагааныг удаан барьж чадахгүй гэдгийг хинээрч хэлүүлэлтгүй ойлголоо. Зуны сүүл сарын шинийн сарны саруулд нэжгэнсэн их бууны гал хоройдмоч үргэлжилж, их бууны суманд өртсөн бүхнээс гал гарч сарны цайвар гэгэнд танк их бууны сэг ёрдоогоод эн тэнд шатаж буй даавуу, тос бензин, хүн мордын хүүрнийн ялуун үнэр, дарь хөхрийн ихүүн үнэртэй холилдон цээж давчдуулан ойгуйтан. Их бууны гал зогссны дараа танкны харжигнсан чимээ баян цагааны тэнгэрт цуурайтан Оросын шинэ довтолгоо эхлэхэд Кобаясагийн дэргэд зогсож байсан штабын дарга. Эрхэм дээдсэ, маш яаралтай голын нөгөө эрэгт гарах хэрэгтэй. Оросуудын шинийн довтолгоо эхэллээ. Оросуудын зүүн жигүүрээс хүчтэй довтолж баруун жигүүр нь их бууны галаар манай хоригдлын баруун хэсгийг гээд дараагийнхан үгийг хэлж чадлагүй мөрөө хавчсхийн хөдлөглөө. Комацубара өөрийнхөө баруун жигүүрийн хэсэг буюу 71-р хорооны штабын газар нөхөн байрнаас гарах гэтэл их бууны сум штабын нөхөн байрнаас зайдуухан тусаж газар дөргөн хан туурга яажгэнс хийхэд ширээн дээр байсан дэн газар тунлаа. Комацубараг штабын байрнаас гарч ирэхэд штабын байранд нэлээд ойролцоо дахин их бууны сум тусаж дэлбэрэх чимээнээр харилцах шууд дунд байсан дарга нар цөмөрөн газар хэвтлээ. Комацубара газар илгэдэн хэвтсэн дарга нарыг хараад аргагүй л бууны дуу сонсоогүй штабынхан мөн дөө гэж дотроо бодоод сумны дэлбэрэлтээс агаар цацагдсан хэсэг шороо генералын төмөр дуулган малгай цээжний хамгаалалт Канада дээр унахад түүнийгэн гөвөг зуур өөрөөсөн холгүй зогсож байгаа энэ уус руу хараад дэргэд нэрж цээжний дуулган дээр унсан элсийг гараараа сэгсэрч унгаад инээмсэглэв. Бүсидогийн тангаргийн ёсоор бол аяна уусуу биш харин газар илгэдэн унсан самурай нар аяна уусуу шиг номхон зогсож байх тэгтэй. Гэтэл тэд амин хоохойлохыг эрхэмлсэнийг хараад уур амг нь бадарсан Комацубара өөрийнхөө дэргэд номхон зогсож байгаа харь хүний зүтгэл идэвхийг үнэлэхгүйгээр өнгөрч болохгүй нь мэдээж билээ. Тэнгэрийн элч хэмээгддэг Тэннод тангар өргөсөн Рёмын буюу Тэнгэр угсаат хүмүүсийн оронд Монгол угсаатны хүү аяна уусуу самурайн ёсыг сахиж чадсан нь Комацубарагийн сэтгэлд үл таалагдах авч арга буюу түүний хувцсан дээр буусан элсийг арилгаж ёс алдсан дан генерал өөртөө мунтуудсан уурлаж байлаа. Комацубара яагаад аяна уусуугийн Канада дээр байгаа элсийг тэгж арчиж унгаснаа өөрөө ч мэдээгүй билээ. Канада бол Японы армийн удирдах хүмүүсийн байлдаанд мөсдөг цээжний дуулга юм. Тэр дуулганы мөрөн тал нь өргөн бөгөөд дотор талдаа ган хулсаар давхарлсан хамгаалалттай. Түүнийг бүрсэн даавуу нь дарга нарын хувцсны өнгөтэй адилд байжээ. Цээжин талыг нь нэмгэн ган хуудас хулсан савхаар хуйглахтан эртний самурай нарын өмсдөг Ёрон хэмээх дуулган хувцсны Ко гэдгийг дуурайлган орчин үеийн байдал тохируулжээ. Цээжиндэн өмсдөг Канада дуулганы хормойн хуцсны хөх шиг мухар агаад цайвар хэмжээрээр захалж дээгүүр нь бүсвэсэлсэн боловч хормойн дунд зууны самурайн дуулганы хуйг Ко гэдгийн хормой хэсэг Кусазуригийн адил дөрвөн талдаа оноотой ажээ. Цээжний дуулганы ар хэсгийг Дог нь, Канадогийн урд цээжин хэсэг ар нурууны хамгаалтыг холбосон хэсгийг Батсан хийдэг уламжилтай. Энэ бол Кисагири буюу
хүний мөрнөөс хүйс хүртэл тас завчих сургууль хийсэн морин цэргийн баялдааны сэлэм Синкен Сёбугийн ирнээс хамгаалахад зориулжээ. Комацубара Айна усугийн цээжний дуулга руу гөлөрч зогсохдоо сэтгэлийн бухимдлыг төр тайвшруулад "Шиуса Айна усусан. Наад улаан босгоод миний хойноос очоорой" гэсэн Комацубара Канадогийн бүснээс уяатай Япон сэлэмний ишин дээр баруун гарын алгаар дарж бүхийсөөр хурдан алхалж баян цагааны бэлд байгаа тэрэг рүүгэн зүгэллээ. Газар хөвчсөн дарга нар босож тоос шороогон гөвлгүй генералынхан хараасаг гүйхэд Симото Айна усугийн дэргэд үлдээд "Шиуса, та чинь яахлаар ийм овсгоотой байдаг байна. Саяын их бууны сумны дэлбэрэлтэнд цочоогүй юм шиг үлдсэн чинь Гаккагийн сэтгэл тун их таалагджээ. Гакка чамайг генералч болгож мэдэн шүү. Цаадах чинь зоригтой хүнийг их үнэлдэг юм" гэхэд Айна усу "Симото минь дээ. Сая чинь хаа хамаагүй хол тулсан их бууны сумны дөргөлт боллоо шүү дээ" гэхэд Симотогийн царай өлüm идэг булайв. Үнэн дээр хоосон буунаас 20 хүн айна гэгчээр дэндүү арчаагүй байдал гаргаснаа ойлгосон Симото Комацубарагийн хойноос алхав. 76 дугаар хэсэг төгсөв.